Хувьсгал аймгийн Мөрөн сумын Элст баг шинэ мөрөн худалдааны төвд өчигдөр 21 цаг 36 минутанд галгарч 73 хязгаарсан 43 метрийн хэмжээтэй 2 давхар худалдааны төв бүрэн шатсан харамсалтай хэрэг гарлаа. За ингэснээр тус төвд хүнс бараа бэлэн хувцас зардаг байсан 260 гаруй төрөслөгч иргэн хохироод байгаа. Тэгвэл аймгийн удирдлагуудаас иргэдийн хохирлыг барагдуулах галын шалтгаан нөхцөлийг тогтоох ажлын хэсэг гарган ажиллаж байна. 21 цаг 40 минутын орчимд гарсан гал төмрийн тархалтыг тэг цаг 35 минутанд зогсоож 2 цаг 21 минутанд бүрэн унтраасан байгаа юм. За 3 цагийн турш үргэлжилсэн галын улмаас түрээслэгчдийн зарж борлуулж байсан бараа бүтээгдэхүүн ашиглах ямар ч боломжгүй болжээ. Түрээслэгчдийн хувьд галын шалтгааныг цахилгаан маасалсны улмаас гарсан гэж хардаж байгаагаа хэлж байсан юм. Нөө дандаа дээдэшийн хүлээ авахч идэж манай гол үнэтэй төхөөрөмжөд байсан байхгүй. Тэр чинь ингэ зуураар ашиглах боломжгүй болоо явчихдаг. Эдгээр өөрсдөө гаргуу аврахынхаа гарсан цаг л гарсан. Бас суухаа ажилласан. Энэ бол энэ цахилгааны мааснаас болсон гэж ихэнх түрээслэгчид ярьж байна. Тэгэхээр зэрэг энэ бол хариуцлагагүй 100% хариуцлагагүй бас л гэж хүн болгон хэлж байна даа ер нь тэгээд. Одоо энэ олон хүний одоо амьдрал ард нь юу байгаа бас нөгөө банк гэдэг өчнөлийн байгаа шүү дээ. Тэтгэл төрнөөс болж ийм айхтар хохирол гаргалаа гэж бодож байна. Яагаад гэвэл өчигдөр өнжингөө цахилгаан тусалж энэ тэндээ маас гарч ингэж үндсэн байхад оройн үүслэр бидний гараа бид нар цахилгааны засвар хийнэ гэж гаргасан. Би хувьдаа тэр цахилгаанаас нь болсон болов уу гэж бодож байна. Нэг давхарт маас гарч одоо нэг хүний камер шатсан асуудал. За тэрнийг бол яг тэнд нь бол янзлсан. За хоёр болгоо нэг хойд баруун хойд зүйл чагнаа дээр бол бас нэг асуудал гарч энэ хоёрын бол хоёуланг нь бол янзлсан. Тэгээ энэ гал бол баруун урд талаас гал гарсан. Тэгэхээр энэ нөгөө нэг яг тэр янзлсан одоо бол холбоо байгаа. Тэгэхээр гэдэг нь мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа учраас яг хаанаас юу болсон бэ гэдгийг нь бол тодруулаад гаргаад ирэх байгаа. Энэ шинэ мөрөнгийн асуудал хариуцлагын асуудал байна. Дүгнэлт гарга. Бид нар бол одоо барин тавин одоо ингэсэн байх гэж одоо хийж болохгүй. Дүгнэлт нь гараад ирэхээр ямар хүн хариуцлагатай болох гэдэг асуудал аймгийн салбарын зүйлс бол хариуцлагатай хандна гэж ингэж бодож байна. Бид дүгнэлт гараад тохирол одоо тодорхой болсны дараа тодорхой хэмжээнд тав хүнтэй дахиж уулзаад за аймаг бол ийм биш. Би бол хотлоо хийж чадахгүй шалгуугаа ярьдаг. За ингээд тохирлын чинь тэдэнд өргөөр барагдуулах нэ бидний боломж олцсон юм байна гэдэг ч юм уу тийм ээ. Энэ байдлаа одоо тав хүнтэйгээ уулзаж чинь тохирлын асуудлыг одоо шуурхай шийдвэрлэх тал дээр арга хэмжээ авах ажиллагаа гэж ингэж бодож байна. Түрээслэгчдийн хувьд хохирлоо барагдуулахаас гадна цаашид ажлын байргуу болсон тул банкны зээлийг төлж чадахгүй түрээд байгааг онцлон гомдолтой байгаагаа илэрхийлж байсан юм а. За харин аймгийн засаг даргын зүгээс мөрийн хөтөлбөртөнд багтснаар стандартын шаардлага хангасан хойд бүсийн худалдааны төв барина гэж төлөвлөжээ. За одоогоор шадар сайдын багцаас 1 тэрбум 385 сая төгрөгийн зураг төслийн ажил хийлгэсэн гэлээ. За тус худалдааны төвийг нэн даруй байгуулах ажлыг энэ сарын 28-нд Булган аймагт болох засгийн газрын хойд бүсийн өргөтгсөн хурлаар уламжлаа гэдгийг хэлж байсан юм а. За харин тэр хүртэл түрээслэгчид хэрхэн амжиргаагаа залгуулах нь тодорхойгүй нөхцөл байдалтай болж байна.